Өнөөдөр буюу 2025 оны 4-р сарын 7-ны өдрөөс орхоос үр дүрлээ ял хөдлөх албанаас байгууллагын соёл, эрэг, харилцаа, хандлага аян эхэлж байгаатай холбогдуулаад манай албаны зүгээс нийт одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ерхий газар, төв аппарат 20 хял хөдлөх албаны алба багштайгаа одоо Монс фарм хязгаарлалт хувьцаат компанитай хамтран витаминжуулалт болон тархлаажуулалтын аянд хамарч байгаа. Манай биоэнергийн аппарат нь болохоор 30-аас 35 нэр төрлийн үзүүлэлт үздэг. За энэ дотроо амин дэмэрцийн тодорхойлолт, за дотор эрхтний үйл ажиллагаа, за дотор эрхтний үйл ажиллагаанд болохоор зүрх судас, элэг бөөр, за тэгээд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд үе мөчний өрөвсөлт өвчин, за тэгээд ясны сэргийлэлт гэсэн үзүүлэлтүүдийг ерөнхийд нь гаргаж өгдөг. Энэ хаврын улирал солигдож байгаа энэ үед албаагчдад энэ үзлэгийг ингэж ойртуулж авчирч ингэж үзлэг зохион байгуулж байгаа нь маш ач холбогдолтой байна. Цэргийн алба хаадаг эмэгтэй хүний хувьд цаг нарны хувьд бол аюул хязгаарлагдмал ч юм уу те эмнэлэг тэр болон очиж үзүүлж харуулах тал дээр ер нь жоохон дутмагдуу байдаг. Энэ талын асуудал юм шийдвэрлээ те ажлын байран дээр хөнгөлөлтөө үнээр юм гоё эрсдийн шинжилгээнд хамруулад витаминжуулалтын аян хөнгөлөлтөөр хамруулж агаад маш их баяртай байна. За миний бие ямар ч гэсэн сая тэгээд эрдэнэ шинжилгээгээ өгөөд гараад ирлээ. Тэгээд өөрийн бие организм шаардлагатай ямар төрлийн эрдэнсүүд шаардлагатай байгаа талаар мэдээллүүдийг авсандаа туйлах баяртай байна. Энэ бол нөгөө хувийн эрүүл мэндэд хамгийн чухал шаардлагатай үзүүлэлтүүдийг авдаг чухал шинжилгээ юм байна. Тэгээд эрүүл биед саруулах оршин